Манай бичлэгнүүдийн комент хэсэгт хэрхэн текстийг аудио болгох талаар маш олон хүмүүс асуусан байсан. Тэр өнөөдрийн бичлэг бол хэрхэн текстийг аудио болгох талаар зааж өгөх болно. За тэгээ та хэд маань энэхүү YouTube сувгаа дагаагүй бол яг одоо дагаад бичлэгээ үзээрэй. За сайн байцгаана уу. За сүүлийн үед бол комментэн дээр маш олон ийм асуултууд орж ирж байгаа. Хэрхэн текстийг аудио болгодог вэ? Энийг заагаад өгөөч гэдэг. Тэгэхээр одоо ямар нэгэн тухайн байгууллага ч юм уу төрийн албаныхан одоо бусдад ямар нэгэн мэдээлэл өгөх юм уу бараа бүтээгдэхүүнээс сурталчлах үед бичлэг хийгээд тавих гэхээр өөрийнхөө дуу хоолойноос ичдэг ч юм уу тийм төрлийн хүмүүс байдаг. Тэгээд эдгээр хүмүүс маань одоо химэл оюун ухааныг ашиглаад хэрхэн энэ асуудлаа шийдэх вэ гэж асуусан байсан учраас өнөөдрийн энэ бичлэгийг би хийж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бичлэгтэр бол хэдүүлээ ямар нэгэн текст өгөөд тухайн текстээ химэл оюун ухааныг ашиглаад шууд яриулаад гаргах болно. За тэгээ яриад гараад ирсэн үед нь та хэд маань нэг өмнөх те YouTube цуган дээр орсон байгаа өмнөх хичээлүүдэд үзээд тэгээ дүрд оруулаад шүү дүрээрээ яриулаад бэлэн болгоод сошиал хаягуудаараа нийтлэх боломжтой байгаа. За одоо хэдүүлээ өнөөдөр шууд текстийг аудио болгохын тулд openart.ai гэдэг энэ сайт руу орж ирэх ёстой. Тэгээ энэ сайт руу орж ирээ та хэд маань ямар ч тач Gmail хаягаараа нэвтэрч орж ирэх ёстой байгаа. За ингэсний дараа хэдүүлээ энэ меню хэсгээс аудио гэдэг хэсгийг нь дараад орно. За аудио хэсгээ дараад орохоор та бүхэнд ингэж харагдана. За тэгээд би эхнээс нь та бүхэндээ бүр нэг бүрчлэн сайхан заагаад өгье. За энэ хэсэгт нь хэдүүлээ яах вэ гэвэл яриулах тексттэй хийж өгнө. За би нэг ийм текст яриулъя гэж бодоод бэлтцсэн байгаа. За манай сургалтаар та дараах чухал хэрэгцээтэй мэдлгүүдийг эзэмших боломжтой. Нэг төлөөд насан туршдаа үзээрэй гэдэг ийм текстийг хэлүүлэе гэж бодлоо. За хэдүүл энэ ардлынх нь одоо дуу хоолойны voice модельүүд дундаасаа ер нь бол хамгийн ихний модельийг нь сонгочвол их зүгээр байдаг. За ингээд харах юм бол энэ маань нийтдээ 71 орны хэлийг дэмжсэн байгаа. За энэнийг энэ дээр нь дараад ингээд харах юм бол энэ дотор хараахан одоогийн байдлаар Монгол улс орж ирээгүй байгаа. Дараагийн модельүүд дээр бол Монгол улс ороод ирэх байх гэдэгт бол би итгэлтэй байгаа. Ер нь бол цаашид монгол хэл бол нэмэгдээд орж ирнэ. Гэхдээ яг хизээ гэдгийг нь бол сайн хэлж мэдэхгүй байна. Магадгүй хэд хэдэн сарын дараагаар бол ороод ирэх байхаа. Одоохондоо бол монгол хэл орж ирээгүй байгаа учраас хэдүүлээ хамгийн олон хэлтэй модельийг нь сонгоод ашиглажвал их зүгээр байдаг. За тэгээд энэ дээр бол ингээд маш олон модельуд байгаа. Гэхдээ зарим нь бол маш цөөхөн хэл дэмжсэн байгаа. Тийм учраас хэдүүлээ энэ хамгийн их хэлтэй модельийг нь бол альфа модельийг нь ашиглаад үзье. За энэ voice гэдэг энэ хэсэг дээр бол мэдээж одоо хүмүүсийнх нь дүр дуу хоолой тэр бүх зүйл нь байгаа. Тэгэхээр та бүхэн одоо энэ дээр маш олон дуу хоолой байгаа. Тэгэхээр энэ дээрээс хэдүүлээ яг та одоо текстээ яг ямар төрлөөр яриулмаар байна эмэгтэй үнээр яриулмаар байна уу эрэгтэй үнээр яриулмаар байна уу тэрийг хэдүүлээ энэ хэсэг gender гэдэг хэсэгт нь сонгоод өгнө. За би бол эрэгтэй үнээр яриулчих юм. За насныхын сонголтыг нь хийгээд өгчөж болно. Гэхдээ ер нь бол энэ модель дээр бас нэг олон эрэгтэй дүр дуу хоолой байхгүй байгаа учраас энэ бусдыг нь бол нэг өөрчлөгдөх шаардлагагүй. Ягаад гэвэл цөөхөн одоо дүр байгаа учраас хэдүүлээ яг энэ дөрүүдээ бүгднгийн сайхан сонсоод яг аль дүр нь миний текстэнд яг тохирохоор байна тэр дүрийгээ сонгоод тэр дүрээрээ яриулчих. Тэр та хэд маань зүгээр нэг амар олон дүр байхгүй байгаа учраас энийг амар ингэж нарийн тохируулаад тохиол шаардлагагүй бүгднгийн сайхан сонсоод үзээрэй. Яг эрэгтэй эмэгтэйгээ аль нэгийг сонгож өгвөл яг тэрнийхээ дагуу хайгаад үзчих хэрэгтэй. За хэдүүлээ дөрүүдийнхэн дуу хоолойг нь сонсохын тулд энэ урдлынх нь мэдээж тоглоулах юунд ботом дээр дарна. I believe that we are fundamental. I'd rather regret the things that I've done than the things that I have not done. Энэ нэлээд гоё баригл халуун тий. If you do what you've always done, you'll get A man what is you've not always old as got. long as he's. It is not so important to know everything as to appreciate what we The learn. world is One today is worth two tomorrows. I'd rather regret the things that I have done than the things that I have not done. За би энэ дуу хоолойг сонгочихъя. За тэгээд та нартай нэмэт хэлэхэд монгол текстийг шууд ингээд цэвэр уншихад бол жоохон дэмжээгүй байгаа шүү дээ. Тэгээд жоохон аялахтай ч гэсэн ер нь бол нэлээд бас дажгүй уншичдаг байгаа. Тэгэхээр та хэд маань энэ болгоныг одоо жишээ нь эрэгтэй дуу хоолойгоо бүгднгийн нэг бүрчлэн сайхан тавиад ашиглаад үзээрэй. Тэгээд энэ дуу хоолой энэ дөрүүд болгон дээр монгол текстийг чинь өөр уншдаг. За нэг хүн магадгүй өвөр монгол аялах нэлээд аялахтаа уншиж байгаа бол нөгөөх нь бүр амар монгол текстийн маань бүр амар онцгой уншиж байгаа бол ахаад 1 2 3 зүгээр уншдаг ч юм уу тийм байдаг. Тэгэхээр та хэд маань энийг ашиглаад энэ дуу хоолойнуудаа бүгднгийн нэг сонсоо тэгээд нэг бүрчлэн гаргаад үзээрэй. За хэдүүлээ энэ доотлын сонголтуудаас нэг сонгоодох шаардлага байхгүй. Эхний ер нь бол монгол хүмүүсийн одоо темп дуу хоолой нь бол ерөнхийдөө бол нэг өндөр байдаг. Тэгэхээр та хэд маань эхний хоёр сонголтыг бол нэг 0.7-оос 1-ийн хооронд бол тааруулчаарай. За энэ хоёрыг. За би бол ер нь бол шууд нэг дээр нь тавил ашиглаждаг. За speed нь бол мэдээчтэй ойлгомжтой хурдан ярих, удаа ярих тэр нь байгаа. Тэгэхээр энийг бол нэг оролдох шаардлагагүй нэг дээр нь тавьчих. За тэгээд хэдүүлээ нэг гаргаад үзье.
За энэ дээр хоёр модель нь ер нь бол дайггүй яг сүүлийн үед гарсан хоёр модель нь энэ хоёр байгаа. Тэгэхээр энэ хоёр модель дээр хэдүүлээ хоёулын дээр нэг гаргаад үзье. За энэ алдаа заасан. Ахаад гэрд дарчээ. За тэгээд энэ модель руугаа шилжүүлээд ахаад нэг гаргаад үзье те. Ер нь бол ингээд эхний хоёр модель нь ер нь дайггүй яг сүүлийн үеийн цаг руугаа. За эхний текст маань бэлэн боллоо. За хэдүүлээ хамтдаа сонсъё. Манай сургуультаар та дараах чухал хэрэгцээтэй мэдлэгүүдийг эзэмших боломжтой. Нэг төлөөд насан туршдаа үзээрэй. За би энэ дээр болохоор зүгээр түрүүний энэ дуу хоолой дөрүүд дундаасаа бол баргил хоолойтойг нь сонгосон энийг. Rather regret the things that I За энэ дээр бол ингэж уншиж байна те. дараах чухал хэрэгцээтэй мэдлэгүүдийг эзэмших боломжтой. Нэг төлөөд насан туршдаа үзээрэй. Манай сургуультаар та За юм байна. За одоо хэдүүлээ ахаад нэг өөр дүрээр солиод үзье. I believe that we are fundamentally За the same, энүүгээр have нэг the same basic солиод potential. үзье. Арайч хурдан яриад байна уу? За нэг жоохон өөр. Friends show their love in times of trouble. За not in энүүгээр happiness. яриад. За энүүгээр гаргаад үзье. За саяны гаргасан загвар маань бэлэн боллоо хэдүүлээ сонсъё. Манай сургуультаар та дараах чухал хэрэгцээтэй мэдлэгүүдийг эзэмших боломжтой. Нэг төлөөд насан туршдаа үзээрэй. За юм болсон байна. За энэ нь болохоор нөгөөс түрүүний одоо V2 модель нь байгаа. Тэгээ V2 моделийн гарч ирсэн сонсъё. Манай сургалтаар та дараах чухал. За энэ болохоор яалчгүй ингээд нөгөө хэлнийх нь тоо цөөхөн байгаа учраас амар бүр сонирн болоо явчихна те. Хэдүүлээ бол одоо нэг хүнээр уншуулсан байгаа. Тэгтэл энэ болохоор эхний энэ дуу хоолой бол V3 дээр гарсан. Энэ нь болохоор V2 дээр гарсан байгаа. Тэгэхээр манай сургуультаар та дараах чухал хэрэгцээтэй мэдлэгүүдийг эзэмших боломжтой. за тэгтэл V2 нь бол юм байна. Манай сургалтаар та дараах чухал. Тэгэхээр та хэд бол зүгээр V3 дээр нь тавиад ашиглаад байгаарай. Маш та хэд бол олон хилтэй дээр нь сонгоод үзээрэй. Тавиад ерөнхийдөө гаргаарай. Чаашид магадгүй та энэ бичлэгийг 1 сарын дараа ч юм уу 2 сарын дараа үзэж байх юм бол энэн дээр магадгүй монгол хэлийг дэмжсэн тийм модель ороод ирчих магадгүй. Тэгэхээр тэр үед нь та хэд бол шууд монгол хэл дээр нь тавиад ашиглах боломжтой байгаа. Манай сургуультаар та дараах чухал За хэдүүлээ энийг тэр V3 дээр гаргасан тий. За одоо ахаад нэг дүр дээр яриулчих. The fox has many tricks. The hedgehog has There's power in looking silly and not caring that you do. За энэгээр гаргач. За сонсъё. Манай сургуультаар та дараах чухал хэрэгцээтэй мэдлэгүүдийг эзэмших боломжтой. Нэг төлөөд насан туршдаа үзээрэй. За ийм басан мэ те. Ер нь бол бас цэвэрхэн нэлээд гайгүй уншиж штэ те. Тэгэхээр та хэд маань ерөөхдөө текстийг одоо ауди болгох гэж байгаа бол OpenArt-ыг ашиглаад хувиргаад үзээрэй. Тэгээд яг гоо текстийг ауди болгодог маш олон сайтууд байгаа. Хэрвээ та хэд маань арай илүү нарийн үзье гэх юм бол манай Facebook онлайн сургалтанд маань нээсээрэй. Facebook онлайн сургалт маань ердөө 75,000 төгрөгийн үнэтэй. Тэгээд нэг төлөөд маш олон хичээлийг үзэх боломжтой энэ дээрээс. За одоогийн байдлаар бол 439 хүн элсэлсэн байгаа. Тэгээд энэ дээрээс хэмэл оюун ухааныхаа сургалтыг үзээд хичээлээ үзээд явж байгаа ийм олон хүн байгаа. Ер нь бол хүмүүс жоохон lower enter гэдэг шүү дээ. Манайх бол бүх зүйл нь нээлттэй байгаа учраас та манай AI Studio Mongolia гэдэг энэ пэйж хуудас руу ороод бүх мэдээллүүдээ бол авчих боломжтой байгаа. За тэгээд ерөнхийдөө бол текстийг ауди болгоод яриулахад одоо маш олон ийм сайтууд байгаа. За гэхдээ та хэд бол аль болох өнөөдрийн бичлэгээр аль болох нэлээд сайн чанарын тэгээд маш бага өртгөхөөр одоо текстэж ауди болгодог загварыг бол зааж өглөө. Энэн дээр болж игэл та бүхэн энэ upgrade гэдэг хэсгээр нь дарж агаад энэ дээрээс нь төлбөртэй багцыг нь худалдаад аваарай. Тэгээд илүү олон одоо кредиттэй болчих юм л энэ дээрээс хүрснээр гаргаж болно. Тэгээд нэг гаргахад 5 кредит. Тэгээд яг нөгөө текстийн хэмжээ хэтэрхий урт болоод ирэх юм бол арай илүү их мөнгө авдаг юм байлаа. За тэгээд өнөөдрийн бичлэг та нарт таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд би дараагийн бичлэгүүдээрээ бас яг хөө текстийг ауди болгодог бас ахаад ийм өөр гой сайтууд угаасаа өнөөдөр миний зааж байгаа юм магадгүй сарын дараа тэрнээс илүү ингээд тэ сайн модельүүд зөндөө гараад ирнэ. Тийм учраас дараагийнхаа бичлэгүүдээр энэнээс илүү гой хэрэгцээтэй хичээлүүдийг үзхийг хүсэх юм бол та хэд маань бүгд энэхүү YouTube сувгаад байгаарай. Тэгээд энэхүү YouTube суваг дээр та бүхэнд чаашид хэмэл оюун ухааныг ашиглаад хийж болох иймэрхүү сонирхолтой хичээллүүдийг бол байнга оруулаад явах болно. Тэгээд шин сургаг мэдээ байх юм бол бүр дор нь ингээд оруулаад явна. Тэгээд та хэд маань хэмэл оюун ухааныг арай илүү бас тэ тулж одоо надтай тулж илүү ажиллаж тэгэж одоо суралцъя гэх юм бол манай мэдээж Master AI гэдэг энэхүү сургалтанд маань нээсээд асуух зүйлээ надаас чөлөөтэй
өөртөө асуугаад ингээд харилцаад явах боломжтой байгаа шүү. За тэгээд өнөөдрийн бичлэг та нарт таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Маш олон хүмүүс энэхүү бичлэгийг хийгээд өгөөч гэж асуусан учраас өнөөдөр би та бүхнийхээ хүсэлтээр энэхүү бичлэгийг хийлээ. Тэгээд тун удахгүй бас нөгөө VA3 дээр нөгөө зөвхөн англиар бичнэ үү гэдэг промпт гарч ирээд байна гэд байсан. Тэгэхээр би тэр асуудлыг шийдсэн нэг бичлэг оруулна. За тэгээд өөр хийлгүүлэхийг хүсэж байгаа бичлэг байх юм бол энэ бичлэгийн комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд YouTube суугаад дагаад энэ бичлэгэн дээр лайкаа дараарай. Дараагийн видеогоор хэдүүлээ илүү сонирхолтой хэмбэл оюуныг ашиглаад хийж болох хичээлээр уулзъя. Баярлалаа guys.